Layer буюу давхаргын тухай хэдий хичээл эхлүүлээ. За энд нэг 3 зургийн файл нээсэн байна. Морины зураг. За энэ нэг шувууны зураг. За тэгээд энэ хоёр зургнаас ийм нэг Pegasus гэж яриад байдаг энэ далавчтай морины сүүдэр дүрс юм уу зургийг бий болгох юм жижигхэн ажил байна. За энэ JPEG файл болохоор PNG файл ер нь бол дан ийм background давхархтай байдаг. За энэ зураг ч гэсэн бас нэг давхархтай байна. PSD өргөдөлтөй Photoshop файл маань болохоор ийм олон давхаргуудаас бүрдсэн байна. Layer гэсэн панелаас энэ давхаргуудыг та нар харж байгаа бах. Их олон давхаргууд байна. Layer панелийн нүдний жижигхэн зурагтай энэ хэсгүүд нь болохоор уг давхаргыг харуулах үгүй эсхийг харуулж байгаа тийм тэмдэг байна. Тэгээд энэ давхаргыг харуулахгүй бол маузаараа тэр давхарга дээр тавшиж идэвхжүүлээд тэр идэвхжүүлгийг авахд бол морины зураг маань байхгүй болж байна. Бус давхаргуудын маань зураг үлдсэн байна. За буцаад идэвхжүүлнэ гэвэл тагч нэг тавшилтийнэ. За алт тавчийг дарангаа нүдний хүчээр даръя. Тэгэхэд бол энэ давхарга маань үлдээд бус давхаргууд маань нуугдсан байдалтай болж байна. За алт тавч дарангаа цагаад өгнөтөн дээрээ тавшихад давхаргууд маань буцаад идэвхжиж байна. За буцаад алт тавчийг дарангаа бусд давхаргуудыг нууя. За энд дан морины зураг гарч ирсэн байна. Цаана transparency дэвсгэр маань харагдаж байна. Энийг тэн цагаанаар болгохын тулд энд нэг давхарга хийж өгсөн байна. Background. За тэгээд хамгийн дээд талд нь дээрээсээ хоёр дахь давхаргад нь black and white буюу хар цагаан эффектийг оруулж өгсөн байна. Ийм давхаргыг adjustment layer гэж хэлдэг. Тохируулгын layer. Энэ доор энд байж байгаа энэ dark contrast гэж байна. За энийг идэвхжүүлээ. За морины зураг маань баг бүхэлдээ харанхуйтай болж ирж байна. За дээрэс нь brush stroke гэсэн давхаргыг идэвхжүүлэхэд морины зураг маань тэр чигээрээ сүүдэр зураг шиг харагдаж байна. Шууны зургийг оруулж ирсэн давхаргыг идэвхжүүлээ. Энэ шууныхаа зургийг хар зураг болгож байна, сүүдэр зураг болгож байна. За шааш нь үргэлжлүүлээ. Paint Away гэсэн давхаргыг идэвхжүүлэхэд за нэг далавч бий болсон байна. За энэ Wing номер 2 гэсэн далавч номер 2 гэсэн давхаргыг идэвхжүүлэхэд ийм байдалтай болсон байна. За энэ маск болсон байна. Маскын тухай бид нар дараагийн хичээлүүд дээр дэлгэрэнгүй үзнэ. Хоёр дахь зураг фоноор нь эргүүлээд тэнцэнээсээ нэг далавчийн хэсэг тавьсан байдалтай байна. За тэгээ light contrast тийг давхаргыг тавшихад бол цаадлын далавч бий боллоо. За энд нэг жоохон далавчны хэсэг бий болох хэвээр. Энэ нь болохоор rear wing гэдэг байж байна. За ерөнхийдөө ингээд энэ сүүдэр зураг маань ийм олон давхаргуудаас бүрэлдэхнэ. За бид нар давхаргын зохион байгуулалт layer-ыг turn off, turn on горимд яаж харахыг үзлээ. За буцаад JPEG зураг руу очие. За энд бол background гэсэн ганцхан давхарга байна. За ингээд энэ морныхаа зургийг move хийхээр энд болохгүй байгаа. Хэрвээ энэ rectangle macro tool гэдгийг идэвхжүүлээд за нэг энэ хэсгийг аваад сонгоод дараа нь эргээд move tool-ийг идэвхжүүлэхэд бол яг тэр хэсэг нь зүсэгдээд ингээд ийш тийш нь шилжүүлж болж байна. Гэвч энэ нь болохоор background давхарга дээр одоо дэвсгэр дээр хийгдээд байгаа болохоор зураг маань эвдэрх магадлал ихтэй байдаг. Ийм учраас энэ арга бол тийм сайн арга биш. За буцаагаад revert хий. Background гэсэн энэ давхаргыг болохоор layer давхарга болох шаардлагатай. Ингээхийн тулд хоёр арга байна. Нэг нь болохоор чойчны зураг дээр тавшилт хийж түгжээг нь гаргана. За ингээд нэг тавшихад түгж нь гарчлаа. Layer 0 гэсэн давхарга үүссэн байна. За энэ layer-ийнхаа нэрийг дээр нь тавшаад одоо жишээлбэл моргээд layer үүсгэж болж байна.
За өшөөний арга нь болохоор за би уцаага тгий анхны байдалд нь оруулъя. Өшөөний арга нь болохоор layer гэдгийнхаа одоо марны зураг дээр ч юм уу background дээр хоёр удаа тавшилт хийхэд шинээр layer үүсэх үү гэж асууж байна. За энэ дээр болохоор давхаргынхаа нэрийг өгөөд ингээд шинээр layer үүсгэж болох нэ. За ингээд mori гэсэн давхаргыг үүсгээд энийг save хий одоо хадгалъя. За ингээд save as гэдэг командыг дуутахад Photoshop маань энэ файлыг PSD өргөтгөлтэй буюу Photoshop-ын файл болгон хадгалах боломжтойг харуулсан юм save as гэсэн нэмэлт цонхыг гаргаж ирж байна. За энд ингээд файлынхаа нэрийг өгөөд хадгалнаа. За нэг ихний хэсгээр ингээд дан давхрах буюу background давхрахтай одоо JPEG ч юм уу PNG ч юм уу зургийн файлаас Photoshop-ын layer буюу давхрахыг яаж үүсгэхийг үзлээ.